За бүгдээрээ сайн байцгаана уу байцгаана. Ажил хичээл нь сайн байгаа гэж найдаж байна. Би ч сайн байгаа болохоор та бүхэндээ нэг шинэ бичлэг өргөхээр бэлэн болсон байна. Тэгээд би дараагийн орох бичлэгийнхаа санаануудыг хөвчлэн та нарын бичсэн сэтгэлдлүүдээс олдог байхгүй юу. Тэгэхээр та нар комментаа сайн бичээд ийм бичлэг хийгээч намайг завгүй байлгаад байвал бичлэг бас хурдан орноо л гэсэн үг. Тэгээд өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр хайрын тухай ярьцгаая. Гэхдээ ямар нэгэн гой сайхан драма түүх бол биш. Харин зүгээр хин нэгэнд хайртай болох, дурлах, fall in love гэдэг зүйл зүгээр л байдаггүй юм байна гэдгийг та нарт ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Тэгэхээр ингээл та. Би тэхнийг дурлах үед яг л ид шийдвэр санагддаг тийм үү? Тэдний хийж байгаа үйлдэл бүр хайр татам харагддаг. Тэгээд чи түүнийгээ дурлцглаа гэдгээ ойлгодог. Гаднаасаа маш энгийн байдаг л үзэгдэл мэт боловч тархин дотор бидний хитэж төсөөлөөгүй их зүйлүүд болж байдаг. Дурлах үед бидний тархинд маш хүчтэй химийн лаборатори ажиллаж эхэлдэг. Нэг биш, чамайг бүхэлд нь удирдах чадах хэмжээний олон. Тэднээс чухал хэдийг та нарт ярьж өгье л доо. Дофаминыг бүгд сонссон байх. Бидний дуртай юмаа хийх үед төрдөг, таашаалыг өгдөг зүйл. Энэ нь дурлалын үед ихээр ялгардаг буюу чамд яарсан 50 бус мэдрэмжийг өгдөг бөгөөд түүнийг бодох төдийл таашаал авна. Яг л донтолчиг. Ер нь л допамин ялгараад л байвал чи илүү хүсэж донтно гэсэн үг л дээ. Окситоцин буюу мэдээж хайрын даавар гэж бас нэрлэдэг. Энэ нь хүн хоорондын гүн харилцаанд чухал нөлөө үзүүлдэгээс гадна бидний стрессийг багасгаж, өвчин намдааж, бүр шарахыг ч хурдан эдэгэхэд нөлөөлдөг байна. Түүнд итгэх итгэлийг төрүүлдэг. Бүр түүний тухай бараг мэдэхгүй байсан ч чи бүхэл анхаарал сэрэмжээ бууруулж аюулгүй мэдрэх болно. Серотонин чиний сэтгэл хөдлөлийг чинь зохицуулж байдаг гэд хэлчихэд болох бөгөөд би олон донд зүгээр байна уу? Би бусдад гоё харагдаж байна уу? Эсвэл би аюулгүй байна уу гэдэг бодол байнга төрж байвал серотонин тархинд чинь урсаж байна л гэсэн үг. Гэхдээ хачиргалтай хайранд шумбах үед энэ зүйл багасдаг. Бүр өвсөдтэй хүнтэй адилхан төвшөнд очдог учраас чи илүү шунаж бас илүү бодолд автдаг. Яг л уцаа 5 секунд болгон шалгаж битсэн юм болгоныг судалж нэгтэлдэг. Бүр сэтгэл зүйн докторгүй байдалд ч ордог буюу эрсдэлтэй үйлдэл их хийн. Түүнээс өөр хүн ямар ч хамаагүй юм санагдаж хонглын хараатай болдог. Тийм учраас энэ л хүн юм шиг байна. Тийм болохоор юу ч болсон битгий алт гэдэг бодлыг төрүүлээд байгаа гэсэн үг. Эдгээр нь биднийг дурлах үед хамгийн ихээр ажиллаж байдаг химийн элементүүд. Дээрээс нь түүнийг бодох төдийл зүрх чинь хурдан зохиолж, бүр халууцаж, хөлөрж гадна бид хүртэл нөлөөлж эхэлдэг буюу айдас болон аюулын үед ялгардаг хүний тархинд хими байц. За одоо тэгэхээр миний хамгийн их ярихыг хүссэн сэдв рүү орцгоё. Энэ нь үнэрлэхүйн хүч. Романтик хайр дурлалын үед бидний хамгийн анзаардаггүй бас ярьдаггүй зүйлүүд байх. Ер нь бол бидний жинхэнэ дурлал гэдэг зүйл хараагаар эсвэл сонсголоор явагддаггүй. Бид үүндээ үнрээр дурлал гэвэл та итгэхгүй. Яг хүмүүс тэхэл байх л та. Түүний нүд нь дуу хоолой дотоод хүнд нь хайртай дуртай болсон гэх мэтэр. Гэхдээ чи түүний нэрийг ч мэдхээс өмнө чиний бие шийдвэрийг чинь гаргачихдаг. Хүн өөрөөсөө байнгын феромон гэдэг зүйл ялгаруулж байдаг юм байна. Энэ нь юу вэ гэхээр бидний хөлс, арьс, бүр амнаас шалгарч болох генетикийн мэдээллийг агуулж байдаг бидний нүдэнд харагдахгүй химийн үнэр. Яг л би эрүүл, бас хүчтэй, бас чамайг сонирхож байгаа шүү гэх зүйлүүдийг би чинь хэлдэг гэсэн үг. Тэгээд үүнийг эсрэг хүстэй хэн нэгэн анзаарах болно. Ер нь бол бидний байглаас үр хүүхдээ үлдээж, удмаа залгамжлал гэсэн байгалийн амьд үлдэх аратанлаг шин чанарын үлдэгдэл гэсэн үг. Тэгэхээр хамран зөвхөн сайхан хоол бас тамхины утаа зэрэг альва зүйлийг үнэрлэхээс гадна өөрийн амьдралын нөгөө талаа олоход ашигладаг зэвсэг байх нь байна. Хамгийн амар нь хүн үүнийг өөрийн мэдлэгүй хийдэг. Үүнээс гадна хүн болгонд MHC гэдэг дархлааны тохиролцооны ген гэж нэрлэгддэг зүйл байдаг юм байна л да. Тэгээд энэ нь чинийхээс ялгаатай байх тусам чи тэр хүнд татагдаж дурлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл chemistry үүсхийг үүгээр хэлээд байгаа юм. Энэ нь бүр туршлаар батлагдсан зүйл заяа. Хэдэн эмэгтэй оролцогчдын өөр залуучуудын цамцыг үнэрлүүлээд хамгийн таатай тачаангуй болцохыг хүсэж буй залуучуудын цамцыг жагсаа гэхэд тэд өөрсдийн MHC-гээс ялгаатай залуучуудыг илүү сонгож авсан байдаг. Мэдээж тэд биенээ ерөөсөө хараагүй мэдэхгүй гэдг нь ойлгомжтой. Ингээд бодохоор бид яг ч гадны хүзэмжээр нь хүнд дурлдаггүй байгаа биз? Бидний үнэр ихэнхийг нь хийчихдэг гэсэн үг. Цаашлаад үнэр гэдэг зүйл таны тархийг тэр жигтэн нэвт дайрч чаддаг ганц зүйлгээд хэлчихэд болно. Яг гэвэл ямар нэгэн үнэр мэдрэх үед тархины лимбик тохиролцоог ажилуулдаг бөгөөд таны сэтгэл хөдлөл, дурсамж, шийдвэр гаргадаг хэсэг гэсэн үг. Ийм учраас зүгээр л энгийн нэгэн танил үнэр өөрт чинь тохиолдсон бүхий л дурсамж, мэдрэмжийг чинь хүчтэйгээр өдөөж өгдөг байх нь. Гэхдээ чиний үнэр чинь хүн болгон таалагдана гэж бол бас байхгүй шүү дээ. Дээрээс нь хүн болгоны үнэр жинхэнэ байдаггүй. Жишээ нь жирэмснээс хамгаалдаг дааврын юм хэрэгэлдэг эмэгтэйчүүдийн үнэр өөр байдаг гин. Сонирхолтой нь тэд өөртөөгөө ижилхэн үнэртэй хүнт илүү татагддаг байна. Дараагийнх нь бол мэдээж үнэртэй ус гэж байгаа. Мэдээж бусдад таалагдахын тулд өөрийн үнэрээ илүү сайхан болгож болно. Магадгүй үнэхээр сайхан байж болох ч тэр бол зүгээр л өөрийн үнэн төрхөө нууж байна гэсэн үг. Энэ бүгдийг сонсоод байхаар хүн ерөөсөө л үнэрээр дурлалцаж бидэд татагддаг байгаа байхгүй юу? Тэр зүйл чинь нөгөө хүнтэйгээ хамт байж бүхэл химийн элементүүдийг ялгаруулсаар байгаад үнэрэнд нь хүртэл тасаад
сайхан санагдаад эхэлж байгаа гэсэн үг. Зүгээр л хайртай хүн чинь өнөр ягаад ч энэ дэлхийн хамгийн сайхан үнэр мэт чам санагдаг л үстэй. Тэгээд тэрхүү үнэрийг ямар нэгэн байдлаар чи дахиж хизээж үнэрлэж чадахгүй басан тохиолдолд өөр үгээр салсан хосууд маань хүүхдэд адилхан мэдрэмж авдаг. Үнэртэй холбоотой бас нэгэн жижигхэн сонирхолтой зүйл бас толгойд орж ирлээ л дээ. Үнэр нь романтик хайр дурлал нэг иймэрхүү байдаг юм байна. Тэгвэл дөнгөж төрсэн хүүхдийн үнэр нь бас ягаад ч юм үнэхээр тийм сонирн байдаг тийм үү? Цаанасаа л нэг хайр хүрмээр, хайрламаар, хажуунаас нь хитээс салмааргүй юм шиг. Тэгвэл энэхүү хүүхдээс ялгарч буй нууцлаг үнэр нь бидний хэнийг хайрлах биш, бүр хэрхэн хайрлах вэ гэдгийг зааж өгдөг юм байна. Цаашлаад хүүхдээс гардаг үнэр нь мөн адил яг л хар тамхины донтолчиг бидэнд нөлөөлдөг буюу зүгээр л үнэрлэх төдийд бидний тарих тэгээд үлдэг гэсэн үг. Хачиргалтай энэ үнэр нь биднээр хамгаалуулах зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл бид энэ зүйлийг хамгаалах хэрэгтэй юм байна гэх бодол ухамсаргүй төрдөг. Яг л өрх шиг. Look at you. Look what you did. I did the same thing you did. Тэгэхээр нэл хүүхдийг үнэрлэх төдийд хинч байсан допамин асар хүчтэйгээр ялгардаг бөгөөд яг л нэг тийм шагнал авч буй мэдрэмжтэй маш ижилхэн байдаг хэмээх судалгаа хүртэл байдаг юм байна. Тэгэхээр энэ нь хүүхдийг төрхөөс нь эхлээд байглаас өгөгдсөн, хайраар бүтээгдсэн, гайхалтай өөрийгөө хамгаалах, амьд гарах механизм гэдээ ойлгочихж болно. Өөрөөсөө хүчтэй нэгнээр хамгаалуулна гэсэн үг. Бас гайхалтай гойз. Тэгэхээр бидний мэддэг хайр, цорын ганц хайр, үнэн хайр идэр бол зүгээр л олон сая жилийн явцад хөгжсөн амьд үлэг тархины механизм. Баг зэрэг сонин бас сэтгэл гонсомоор сонсогдож байгаа биз. Гэхдээ бидний тарих угаасаа л ийм байдлаар зохицуулагдсан зүйл. Зүгээр л төсөөлөд үзтээ. Эртний хэцүү хэдэн хоногч хоол хүнс олохгүй өсвөглөн явж мэдэх баталгаагүй цаг үед хүмүүс амьдардаг байсан тийм үү. Ийм байхад бидний тарих ганцхан зүйлийн төлөө л одоо хүртэл тэмүүлсээр ирсэн нь амьд үлдэж үр удмаа залгуулах бөгөөд хувьсэл өөрчлөлт бидний тархийг ч кодолчихсон. Өөрөөр хэлбэл илүү хүчтэй, донтмоор бас бүхнийг золиослмоор зэвсэг буюу хайр гэдэг ойлголтыг бидэнд өгсөн. Хосуудын токсик харилцаа яаж тийм удаан үргэлжлээд байдгийг та нар мэдэх үү? Токсик гэдэг нь одоо байнгын хэрүүлтэй, байнгын зөрчилдөөнтэй, байнга харддаг ч юм уу. Бидээ маш хортой харилцааг хэлээд байгаа юм. Яг гэвэл хайр гэдэг зүйл чамайг аюулгүй байна уу гэдэг дээр анхаардаггүй. Зүгээр л үлдэж байна уугүй юу гэдэг дээр анхаардаг гэсэн үг. Хүний тарих нэг төрлийн хайрын төлөө төвчг зохицуулалттай бүтээгдсэн байдаг юм байна. Яг гэвэл хэрвээ чи эсвэл хайр чинь чамайг орхих юм бол амьдралын чинь даалгавар бүтлгүүцсэн мэт чам санагдах болно. Хайрын араас ангуучлах, түүнийг эрэл хайгуул хийж байвал чиний тарих баяртай байдаг. Бүр эвгүй үгээр тайлбарлавал хүнээс болж өгсөн ч хамаагүй санагддаг. Тэгэхээр чи их нэг дасааж дурлаж бүр донцсон л бол бас тэр хүн чинь сайн хүн биш байсан ч хамаагүй. Чиний тарих хүнтэй эвлэрэх дургүй. Зүгээр л амьд үлдэхийг л боддог гэсэн үг. Бид бүгдээрээ л хайраа оллоо гэдэг. Гэхдээ чи олоод байгаа юм биш. Чи түүний царай, хоолой, үнэр, ген гэд бүгдийг нь шинжээд нэг асуулт тарихны чинь гүнийг гүн дасагддаг. Энэ хүн намайг өхүүлэхгүйгээр амьд аваад явж чадах болов уу? Эцэст нь бид хайр биш, зүгээр л өөрсдөө мэдлгүй хавханд л ордог байх нь. За тэгээд энэ хүрээ дөнгөж үерхэж байгаа ч юм уу, олон жил хамт байгаа хүмүүст бол хэцүү сонсогдож магадгүй. Зүгээр л бидний хайр гэх сэтгэл мэдрэмжийн цаана ийм сонирхолтой их зүйлүүд болдгийн байх шүү гэдэг зүйлийг ярих гэж үзлээ. Ийм их зүйлийн дараагаас би чамайг сонгосон шүүгээд ирээдүйд хоёулаа алнаа гэдэг ч юм уу. Найз залуу охин руугаа явуулж бас яагаад болохгүй гэж те. Гиснээс энэ бол логик урах тархины хувьд яригдсан зүйл болохоос бидний зүрх сэтгэл гэж хаана байгааг мэддэхгүй нэг зүйл байдаг шүү дээ. Ер нь сэтгэл зүрхээ дагалт гэдэг байдаг. Тэр зүйл яг хаана байдаг юм бэ? Тархинд уу, зүрхэнд уу, эсвэл сүнсний хаана нэгтэй юм уу? Ямар ч тааш хаана нэгтэй байгаад л байдаг тийм үү? Заримдаа хайр гэдэг зүйлийг тарих талгаагаар шийдэхэд маш хэцүү байдаг бөгөөд зүрх цээж хаваарч нь хүндрүүлж мэдрэгддэг. Яг л ямар нэгэн зүйл дотор нь сэрж байгаа мэт. Түүнийг харах мөчид ягаад ч чиний сүнс анирч чимээгүй болоод яг л гэр шиг халуун дулаан хизээж мэдэрч байгаагүй амар амгаланг мэдэрдэг. Шинжлэх ухаан ярьж хансан учраас одоо жаахан шашин талаас нь олж мэдсэн зүйлээ ярих гээд үзье. Хүмүүс ингэж ярьдаг. Зүрхэнд бидний сэтгэл хөдлөлийн дурсамж агуулгадж байдаг. Ботод цаанаас давсан ямар нэгэн гайхамшигтай зүйл байдаг. Дээрээс нь зүрх бол үргэлж хайрын бэлэг тэмдэг байсаар ирсэн бөгөөд хайр гэдэг хаяа шийдвэр биш холбоос юм а гэсэн байдаг. Зүрх сэтгэл чинь хэн нэгнийг сонгох үед хизээ нэгэн цагт мартагдсан ямар нэгэн зүйлээ эргэн сандаг гэсэн үг. Хэн нэгэнтэй зүгээр л анх удаа уулзж байгаа мөртлөө таньдаг юм шиг чөлөөтэй байж үзэж байсан л үстэй. Бид vibe нийлэх гэж ярьдаг те. Зарим ярианд хүний бодол санахаас ч өмнө зүрх эргэн сандаг дурсамж байдаг хэмээн ярьдаг. За тэгээд хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бичлэгээ энэ хүртэл дуустал нүцсэн бол лайк болон сабаа дарахаа битгий мартаарай. Тэгэд удахгүй гой бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Түр баяртай.